Дорногов аймгийн Далан жаргалан айраг сумын нутгийг дамнан сунаж тогтсон их хадан уулс бүхий нутгийг их нартын байгалийн нөөц газар гэдэг. Говьхээр хосолсон цөлөрхөг энэ бүс нь дэлхийд ховордоод буй аргалын өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар юм а. Хүний гараар уралдсан уу гэмээр эртний хот балгадыг санагдуулам илэгдэж эвдэрч сунаж тогтсон сүрлэг хадны тогтоц, хадны дундаас дүүлэн харайх аргал, янгир, хар сүлт, цагаан зэр хийгээд тэнгэр тэргэлдэх жигүүртэн шувууд, харин нутгаас нүүдэлдэг нүүдлийн шуудыг харж болно. Энэ жил зэрлэг амьтдын хувьд бэлчээрийн боломж өв сургамлын гарц ямархуу байсан талаар албаны хүнээс тодрууллаа. Километрээр ярих юм бол одоо 100 гаруй километр газар л байна да. Баруун талд хариуцаад энэ одоо ингээд эндээс авахгүй бол ингээд баруунчаа баян баруун хатныхаа баруун хойд үзүүрээ хүртэл авраар хариуцдаг. Нингийн зоднаас бол нэг жоохон зөөрсөө. Ярих хүч нэлээд тоо багас. Модны сайн төл авсан. Энэ жил бол нэлээд өөр аргал ингээд өсөж байна эргээд. Бас нэг цаг зодын байдлаар бас заавалч нэг хорогддог юм байна. Тэгээд төсвөртэй одоо амьдрах чадвартай нь үлдэж өсөж үрж идэг юм байна. Эргээд нэг хектар тэгээд аргал ангираад дамбол буугаар ах тийм юм бол асуудал байдаг. Яг энэ говьдоо нэг жоохон хэдэн бор гөрөөстэй манайх. Хар суулт говь одоо тэрэнд намарт нэг жоохон анчид жоохон орох гэдэг юм да. Энд эндээсээ улсууд гадны улсууд бол хоорондоо тэрэн дээр л бид нар нэг жоохон шөнд жоохон эргүүл энэ 11 сар энэ 12 сар хүртэл бол энэ шинэ эргүүл бол тасрахгүй л идэв. Энд жил бүр тусгай сонирхлын жуулчид цөөнгүй ирдэг. Тухайлбал гэрэл зурагчид байгалийн торгон агшны гэрэл зургийн хайснаа буулгадаг тул биологч, амтан судлаач зэрэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийдэг байна. Их нартын байгалийн нөөц газарт хамаарах нийт 66592 га талбайг улсын их хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалтанд авч байсан. 2013 оноос байгаль орчин, ногоон хөгжлийн яам, аргал агнуур судлалын төв төрийн бас байгууллагатай гэрээ байгуулан хамгаалтын менежментийг хариуцсан ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос их нартын байгалийн нөөц газрын хамгаалтын захиргаа үргэлжлүүлэн хариуцсан иржээ.